За сайн байцгаана уу хүүхдүүд. Өнөөдрийн хичээлийн маань сэдэв хэмжигдэхүй хоорондын хамаарлыг тогтоох. За сэдвээ хэлбэртэй бичээрэй хүүхдүүд. Хэмжигдэхүй хоорондын хамаарлыг тогтоох. Өнөөдрийн хичээлийн зорилго нь гişүнцэгтэй айл нэг хэмжээг тодорхой тоогоор ихсгэхэд, мөн багасгахад периметр нь хэрхэн өөрчлөгдөх. Мөн тодорхой тоогоор дахин ихсгэхэд, дахин багасгахад талбай хэрхэн өөрчлөгдөхийг мэдхнэ. За жишээ орон сууцны ажлын ба унтлагын өрөө зэрэгцэж байрлажээ. Унтлагын өрөө ажлын өрөөнөөс 2 дахин өргөн. Ажлын өрөөнд 20 м квадрат хулдаас битүү дэвссэн бол унтлагын өрөөнд хэдэн метр квадрат хулдаас дэвсэх вэ? За зураг нь өгсөн юм тийм ээ. Ажлын өрөө x метр өргөнтэй бол унтлагын өрөө 2 дахин x метр өргөнтэй байх нэ. За дараах асуултанд хариулаа хүүхдүүд. Унтлагын өрөөг зурагт үзүүлснээр 2 тэнцүү хуваасан гэж үзвэл 1 хэсэг дэвсэх хулдаас дэмжиг болоорой. За 2 хуваасан байна. За 2 хуваасан байна тийм ээ. Тэгвэл 1 хэсэг дэвсэх хэмжээ хэдий. Тэгэхээр өргөн маань бас яхаа 2 дахин багасаад өргөн маань x болно гэсэн үг тийм ээ. Тэгвэл хэд болох вэ? Ажлын өрөөтэй ижлэгийн хэмжээний хулдаас дэвсэн тийм ээ. Ижлэгийн хэмжээтэй бол. Тэгэхээр 20 м квадрат хулдаас дэвсэн. За дараачих нь унтлагын өрөөнд дэвсэх хулдаасны хэмжээг болоорой гэж. За унтлагын өрөөний яг тал хэсэгт нь болохоор яах вэ? 20 м квадрат хулдаас дэвссэн бол 2 дахин хэсгүүл хэдий. Нийт бүхлээр нь одоо хулдаас дэвсэхэд 2 дахин аваад 40 м квадрат хулдаас дэвсэх нь. За дараагийн асуулт. Унтлагын өрөө ажлын өрөөнөөс 3 дахин 4 дахин өргөн байсан бол дэвсэх хулдаасны хэмжээг болоорой гэж. За унтлагын өрөө ажлын өрөөнөөс 2 дахин өргөн байхад бид 40 м квадрат гэж олцсон тийм ээ. Тэгвэл 3 дахин 4 дахин өргөн байл хэд байх вэ? 3 дахин өржүүлээд 4 дахин өржүүлнэ тийм ээ. Тэгэхээр хариу 60 м квадрат хулдаас 8 м квадрат хулдаас гарах. Дэвсгэнэ. За дараагийн тэгшинцэгтэй уртыг 3 см-ээр ихсгэхэд периметр нь хэрхэн өөрчлөгдөх вэ? За анх байсан уртыг 3 см-ээр ихсгэхэд периметр нь хэрхэн өөрчлөгдөх вэ? За эндээс хараа яваа хүүхдүүд. А дээр нь бий өрчин 2 гэдгээр бид анх байсан периметрийг олж чадна тийм ээ. Тэгвэл одоо А-г 3-аар ихсгэсэн байна. Тэгвэл яах вэ? За энэс цаашаа яасан? Үйл мэддэг гишүүдээ яасан 2 дахин өржүүлээ. Дараа нь 3-ыг 3 буюу коэффициент тийм ээ. Коэффициентээ 3-аар 2-оор өржүүлээд 6. За дээр нь бий өрчин 2 гэдэг чинь анх байсан талбай маань байгаа тийм ээ. Нэмэх нь 6 гэдэг тийм ээ. Тэгвэл периметр нь яасан? Анх байсан хэмжээнээс 6 см-ээр ихссэн байна. За дараагийн жишээ. Тэгшинцэгтэй өргөний 3 см багасгахад периметр нь хэрхэн өөрчлөгдөх? 3 см-ээр багасгасан. За эндээс өөрсдөө ажиглын арга хөтөлтэй. Яг дээрхтэй адилхан. Үржлээд анх байсан хэмжээнээс 6 см-ийг багассан байна. Тэгвэл периметр яасан? 6 см-ээр багассан байх нэ. За тэгвэл тэгшинцэгтэй айлны хэмжээсийг тодорхой тоогоор ихсгэхэд мөн багасгахад периметрийн уг тоог 2 дахин алхамтай тэнцүү хэмжээгээр багасна. За 3 см-ээр ихсгэхэд 3-ыг 20-оор өржүүлээд 6 см-ээр ихссэн тийм ээ. 3 см-ээр багасгахад 3-ыг 20-оор өржүүлээд 6 см-ээр багассан байх нэ. Аль нэг хэмжээсээ ихсгэхэд багасгахад гэсэн байгаа шүү дээ тийм ээ. За бичээ тэмдэглээд яваарай хүүхдүүд. Жишээ. Тэгшинцэгтийн талбай 120 м квадрат байв. Өргөнийг 3 дахин ихсгэхэд талбай хэрхэн өөрчлөгдөх вэ гэж. За өргөнийг 3 дахин ихсгэхэд талбай хэрхэн өөрчлөгдөх вэ гэж зургийг өгсөн тийм ээ. За бид нар талбайг А дээр нь Б гэдэг томьёогоор олж чад. Тэгвэл өргөнийг 3 дахин ихсгэсэн. Тэгвэл Б-г 3 дахин ихсгэсэн. За цааш нь хараа яваа. За Б гэдэг хоёрын өржин 120 м квадрат шүү дээ. За энэ чинь нөхөө 120 м квадратыг 3-аар өржлээ 360 м квадрат тийм ээ. За 360 м квадратаа анх байсан талбай хэмжээндээ харьцуулах буюу хуваа 120 м квадрат хуваалаа хэд вэ? 3. Тэгэхээр яс анх байсан хэмжээнээс 3 дахин ихссэн байна тийм ээ. За Б 120 м квадрат бай талбай 3 дахин багасгахад гэж байна. Уртыг 3 дахин багасгах. За 3 дахин багасгана гэдэг чинь хувааж өгнө шүү дээ тийм ээ. Хуваалаа анх байсан хэмжээ 120 м квадрат 3 хуваалаа 40 м квадрат.
Анх байсан 120 м2-ыг 40 м2 хуваалаад 3 дахин багассан. За үүнээс ямар дүгнэлтэнд хүрэхийг харцгаая. Тэгшинцэгтэй айлны хэмжээг тодорхой тоо дахин ихсэхэд мөн багасгахад талбай төд дахин ихсэн бас багасна. За 3 дахин ихсэхэд талбай нь ясаа 3 дахин ихссэн, 3 дахин багасгахад талбай 3 дахин багассан байна. За сурсан төвшний 1. Тэгшинцэгтэй уртыг өөрчлөхөд талбай периметр хэрхэн өөрчлөгдөх вэ? За хэмжигдэхүүн хоорондын хамаарлаа харж байгаа л хүүхдүүдээ өөрсдөө хийгээд явчаарай. 5 см-ээр уртсахад яхад периметр хэрхэн өөрчлөгдөх вэ? Хэмжээг 2 дахин авсантай тийм ээ. Хэмжээг 2 дахин авлаа 10 см-ээр ихсэх нь байна периметр. За 6 см богиносоход яах вэ? 2 дахин авлаа 12 см-ээр богиносон тийм ээ. Гэх мэтлээ өөрсдөө тэмдэгтээ бичиж яваарай хүүхдтэй. Өөрсдөө би таа шүү. За одоо энэ дээр талыг нь тийм ээ 2 дахин багасгахад яхаа талбай нь яхаа 2 дахин багассан тийм ээ шууд 4 дахин ихсэхэд 4 дахин ихснэ. За гэх мэтлээ өөрсдөө тэмдэгтээ хариулт бичээрэй хүүхдтэй. Хэдэн ширхэг квадратыг нийлүүлж 2 дахин их талтай квадрат 3 дахин их талтай квадрат тус үүсэх вэ? За квадрат төрс мань өгсөн байна тийм ээ. За бодолтаа бодъё. За энэ квадратыг хэдийг нийлүүлж 2 дахин их талтай квадрат үүссэн. 1 2 3 4. Тэгээд тал нь энэ талаасаа 2 дахин их байна тийм ээ. Тэгээд нийт хэдийг нийлүүлсэн бэ? 4 ширхгийг нийлүүлж 2 дахин их талтай квадрат үүссэн. За Б тэгвэл 3 дахин их талтай квадрат хэдийг нийлүүлэх вэ? Өөрсдөө энэ шиг зураад олоорой хүүхдүүдээ. Би та хийгээрэй би. За чадварсан төвшний 1. Тэгшинцэгтэй урт ба өргөө өгөгдөж хүснэгтэй нөхөөрэй. За мөн адил хэмжигдэхүүн хоорондынхоо хамаарлыг ашиглаад хийж юм тийм ээ. За тэгшинцэгтэй урт нь 20 м, өргөө 10 м, периметр нь 60 м бол периметрийн өөрчлөлт хэд вэ гэх юм. За урт нь 20 м-ээр ихссэн байна тийм ээ. Тэгвэл хэд болох вэ? 22 м тийм ээ. Өргөн ивээр хооронд нь нэмлээ 32 м. Периметрийг олохын тулд 2 дахин ихслээ 64 м. Тэгвэл периметрийн өөрчлөлт хэд вэ? 20 м-ийг 2-оор үржсэн тийм ээ. 2 дахин ихссэн. Ихсгээд 4 м. Тэгвэл яасан бэ? 4 м-ээр нэмэгдсэн байх нэ. За энэ дээр өргөнийг 4 м нэмсэн байна тийм ээ. Өргөнийг 4 м-ээр нэмэхээр 14 м тийм ээ. 20 дээр 14 м-ийг нэмлээ 34 м. 2 дахин авлаа периметр нь 68 м. Тэгвэл периметрийн өөрчлөлт хэд вэ? 4 м-ийг үржих нь 2 буюу 8 м-ээр ихссэн байна тийм ээ. Одоо багассан байна. Тэгэхээр багасгаар яах вэ? 16 м. 16 м-ийг 10-аар үржлээ. Үгүй ээ. Хооронд нь нэмлээ. 26 м. 2 дахин ихслээ 52 м. Анх массаас 2-ыг үржих нь 2 м буюу үгүй 2-ыг үржих нь 4 м буюу 8 м-ээр багассан байна тийм ээ. Гэх мэтчлэн энэ өгөгдсөн тоонуудаа ашиглаад хүснэгтийг нөхөө явах нь. За B урт нь 100 м, өргөө 24 м, талбай нь 2400 м квадрат. За уртыг 2 дахин ихсгэсэн. Тэгвэл 200 м бол тийм ээ. 200 м-ийг 24-оор үржлээ 4800 м квадрат. Талбай өөрчлөлт хийдэг 2 дахин ихссэн байх нэ. Гэх мэтлэн цааш нь өөрсдөө нөхөө явах нэ. За хөгжсөн төвшний 1. 60 см урттай тэгшинцэгтийг зурагт үзүүлснээр 3 тэнцүү тэгшинцэгт болон 2 тэнцүү квадрат туу. Тэгшинцэгт том тэгшинцэгтийн болон квадратын периметрийг олоорой. За урт нь 60 см тийм ээ. Тэгшинцэгтийг ингэж хуваасан байна. За бодолт. Жижиг тэгшинцэгтийн урт нь 60-га 2 туулаа хэдий 30 см. Квадратын урт нь за мөн 30 см 2 дахин багассан хэмжээтэй тэнцүү байна тийм ээ. 15 см. Тэгвэл том тэгшинцэгтийн периметрийг олохдоо яах вэ? А дээр нь Б үрж нь 2 томьёо оруулна тийм ээ. За урт нь 60 см, өргөн нь 30 см. 2 дахин ихсгэлээ 180 см гарах нэ. За квадратын периметрийг олъё. Квадратын периметрийг олохдоо 4-ыг үржихнэ. Тэнцүү 4-ыг үржих нь 15 см буюу 60 см гарах нэ. За
5 өнцөгтийн хамгийн богино тал нь А см байв. Дараагийн тал бүр нь өмнөхөөсөө 2 см-ээр урт ба периметр нь 100 см бол талуудыг олоорой. За хамгийн богино тал нь А см гэж тийм ээ. Дараагийн тал бүр нь өмнөхөөсөө 2 см-ээр урт байсан. За одоо талаа олъё тэгвэл. Нэгдүгээр тал нь А юм байна. Хоёрдугаар тал нь яах вэ? А дээр нэмэх нь 2 см. Гуравдугаар тал нь А дээр нэмэх нь 2 см-ээс мөн дахин 2 см-ээр ихсэн тийм ээ. Тэгвэл А дээр нэмэх нь 4 см болох юм. За 4-р тал нь А дээр нэмэх нь 6 см. 5-р тал нь А дээр нэмэх нь 8 см. За периметр 100 см гэж тийм ээ. Тэгэхээр 5 талын маань нийлбэр гэсэн. За үүнээс цааш ингэ периметр нь 100 см бөгөөд 5 талын хооронд нэмсэн байна тийм ээ. За нэмээд яасан байна? Хаалт задлаад үл мэд гişүүдийг эмгэтгээд тоонуудын төсөөтэй гişүүдийг эмгэтгсэн тийм ээ. А нь хэдэн 1 2 3 4 5 буюу 5 талтай гэж юм чинь тийм ээ. 5-ыг үржих нь А. За 20 буюу тоонуудаа нэмчээ. 2 дээр 4 нэмлээ 6, 6-ыг нэмлээ 12, 8-ыг нэмлээ 20 см гэх. За энэ 100 см-тэй тэнцүү юм бол бид нар А-г олох хэрэгтэй тийм ээ. За 5А дээр нэг нь 20 см тэнцүү 100 гэсэн тэгшдэг гав. Үүнээс цаашаа А 5А тэнцүү 100-аас хасна 20 см буюу 5А тэнцүү 8 см-тэй тэнцүү байх юм. За үүнээс А-г олохдоо 8 см-ээр 5 туалаа 16 см. А буюу хамгийн богино тал нь 16 см байх юм. Дараагийн тал нь 18, дараагийн тал нь 20, дараагийнх нь 26, дараагийнх нь 26 хогоо, дараагийнх нь 24, дараагийнх нь 26 см байх нэ. За ажлын хуудасаа хийгээд гүйцэж хийгээд багш руугаа явуулаарай хүүхдүүдээ. За хичээл төвтэй оролцсон сурагчдаа баярлалаа. Амжилт хүсье.